За цаана одоо өглөөний 10 цаг 40 минут болж байна. Мань 9 үлсэрсэн тэнгуүтэл юу болсон бэ гэвэл Counter Strike тоглоом шинэ том апдейт орж ирсэн. Тэр апдейтер нь болонгууд одоо болох гэж байгаа. Budapest Major-ын ер нь бол апдейт орж ирсэн. Тэгээд мэдээж Major болгоноор орж идэг. Viewer Pass, sticker capsule-нууд тэгээ нэмээд мэдээж souvenir package-ууд ороод ирсэн байгаа юм байлээ. Тэгээд тэрийг одоо хэдүүлээ юу байгаа. Тэгээд Монголоос гэх юм бол одоо Монгол золон хаанц гэсэн 2 баг байгаа. Тэгээд энэ 2 багийнхаа sticker болон ер нь бол бус багуудын sticker нэмээд бас нэг сая хальт нэг өдөртөө болонгаар хасан чинь Roft-ийн sticker-аас өөрөлдсөн байна. Хүмүүсийн sticker-ыг сонирх юм. Drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн үйл скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 giveaway зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбор байгаа скинүүдээ сонгоод авмаар байгаа скинүүдэд шууд ав. CTS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За тэгээд Steam дээр болонгууд Starladder Budapest Major 2025 гэдэг ийм мэдээ ороод ирсэн. Тэгээд regular апдейт хийж байгаа юм байна. Тэгээд Make Your Picks буюу одоо нөгөө View Pass авангуудаа тэгээд coin-о цуглуулдаг шүү дээ. Тэр coin-о ер нь бол бид нар цуглуулна гэсэн үг. Хамгийн ихний ээлжинд. Тэгээд ер нь бол одоо энэ Major яах нь сүүлийн 2 3 Major чи ер нь бол нөгөө Diamond Coin Mointo хүмүүс чи бараг байхгүй болтоо. 0.1 хэдэн % ч удаа тийм байгаа. За нөгөө анх удаага ер нь бол Major-ын ийм апдейтыг үзэж байгаа хүмүүсээс байгаа ийм гарт юм байна. 3 жилийн өмнөөс л мэддэг болсон юм байна. Тэгээд бас энэ чинь хажуудлын болонгууд souvenir package орж ирсэн байгаа харж байна. Энэ болонгууд PK гэдэг юм явдаг. Тэгээд энийг бас орохоор тайлбарч өгье. Тэгээд мэдээж стикерүүд ороод ирсэн. Энэ чинээс харахад бол Budapest-ийн өөрийнх нь стикер бол өөрийнх нь стикерийг солиорч байна. Энэ чинь болонгууд багийн стикерүүд болон энэ чинь гарын үсэх бас байгаа юм байна. Энэ чинь Roft-ийн стикер ер нь бол хамгийн үнэтэй байдаг. Тэгээд зөрүүд Roft-ийн стикерийг чинь харуулсан байгаа юм шиг байна. Тэгээд Roft-ийн стикер өөр болсон байлээ. Тэгээд Slap Your sticker гэдэг бас нэг юм стикер ингээд нэг charm шиг зүүгээд байгаа юм шиг байна тийм үү. Одоо 5 стикертэй нэмээд дахиад нэг стикер хийгээд байгаа юм шиг байна тийм л юм шиг байна. Окей. За тоглоом руу ороод харах юм бол энэ зүүн доод бултанд бол Major Championship Hub and Items гэдэг харагдаж байна. За ямар ч ихний ээлжид бол би бол pass аавна. Мань энэ ч дөнгөж сая capsule задлахын тулд ер нь бол Steam дээр $1000 болтлоо ер нь 2-3 хутга зарлаа. Тэгээд анх удаага бас энэ Major-ийн апдейтыг харж байгаа хүмүүсийнхэн бол энгийн Viewer Pass болон Viewer Pass нэмэх 3 souvenir tokens гэдэг 2 сонголттой байдیں۔ Энгийн болонгууд $10, нөгөөт нь болонгууд $18 зарагддаг. Энэ бол угаасаа стандарт юм. Ямар ялгаатай юм бэ? 3 шиг токен авч байгаа. Тэр 3 токен эдэн болонгууд энэ дээр харагдж байгаа энэ souvenir package-ийг одоо нэгсэндээ хямдалтай авч байгаа юм багц байдий. Тэ ер нь бол энэгээр нь авчвал зүг бай. Тэ souvenir package задлааг үн дээр ихтэй тэ одоо донтцсон хүн юм болохоор одоо тэгээ шуушаан авсан. Тэгээд шавд олонгууд ийм coin өгнө. Энэ олонгууд bronze coin өгч байгаа. Тэгээд цаашлаад харах юм бол яаж харддаг вэ? Мэн санддаг бай. За тэгээд энэ coin олонгууд чамд эхлээд bronze-ыг өгнө. Тэгээд silver болно, gold болно, намын сүүлд diamond болно. Тэр нь тэгээ яаж level ахиулт юм бэ гингүүт энэ чи PK гэдэг юм байхгүй. Одоо ингээд 16 баг орж ийн 16 багаасаа ямар 8 багийн шалгахыг тэрийг нь чи таагаад тэгээ бас ямар 2 баг нь 0.3-аар гарахыг. За энийг бол бид нар тусдаа кодод болгож хийх бах. Гэхдээ ер нь бол чи ингээд 10-аас get 5 correct. 5-ын таачих юм бол нэг coin level up-ийг silver болно. Тэгээ stage 2 дээр нөгөө үлдсэн багуудаас дахиад ингээд 5-ыг таах юм бол дахиад gold болно. Gold-оос цаашаа тий ингээд ер нь бол дамжаагаад хамгийн сүүлд нь зөв таагаад яваад ах юм бол чиний coin ер нь бол хамгийн сүүлд нь diamond болно. Тэгээд манийхэн сүүлийн coin-ууд одоо ямар болсон юм байгаа мэн хараат. За мен Paris дээр gold coin авч ирсэн байна. Шанхай дээр gold coin, тэнгуүтээ Австрин дээр бас gold coin авсан юм байна. Мен нэг Major алдсан бах юм. Энд Copenhagen дээр мен CS тоглоог санагдаж байна. Squad контейнер түшигдсэн үү мэдэхгүй байна. Нэг ийм хүү болоо явдээ. Тэгээд Diamond-ыг бол манад амьдралдаа авч үзээгүй юм байна. За тэгдэг бахнаа. Ер нь бол мэдгүй хүмүүст маань хальт мэдээлэл газ сургаад өгч гэж бодсон. Тэгээд souvenir package-ыг болонгууд бид нар одоохондоо бол нээх боломжгүй байдаг баха. Souvenir package-д нь юу юм бэ гэнгүүт нэг иймэрхүү store дотор орох юм бол чамд package-нууд байд юм да. Одоо чинь Anubis package гэдэг одоо хамгийн үнэтэй одоо 496 нэг удаа gold унд нь штэ. Тэгээд ер нь бол map болгоны ер нь бол ийм package-нууд байгаа. Тэгээд чи энэ Major-ын үеэр тоглолтуудыг үзэх юм бол одоо жишээ нь ингээл 2 баг тоглож байгаа. Жишээ нь одоо манай хамгийн их савцсан бол Монголд болон Vitality 2-ын Mirage дээр их тоглолтын дээрээс package задлах юм бол одоо ингэсэндээ 10 тоглож байгаа. Package нэр юу болцсон юм бэ штэ. Graphic болцсон штэ. Mirage нь харагдана, тэмцээнийх нь sticker нь харагдана.
Тэгээд хоёр багийнх нь стикертэй нийтдээ ингээд 4 стикертэй сүвнир буу унаах боломжтой пакэжууд задлалтай байхгүй. Тэгээд дээрээс нь тухайн тоглолтын хайлайт байгаад байсан. Тэгээд энэ бол хайлайтаа үгүй нь мэдэхгүй байна. Тим юм ер нь бол жигдалтай авцаа гэсэн үг шүү. Тэгээд дараа нь энэчнээ сонгож нэ. Энийг бол хэдүүл мажорын сүүлээр л нэмэлт хэдэн пакэж нэх баг. За тэгээд багийн стикерүүдтэй танилцъя. Тэгээд арах юм бол Legend sticker, Challenge sticker, Contender sticker гэдэг ер нь бол 3 шиг пакэжтэй. Contender-ууд нь болонгууд 16 багтай, бусд нь болонгууд 8 тай байгаа. Тэгээд бидний хамгийн сайн мэдэх Монгол золонгууд Legend-ээс орж байгаа болохоор Legend-ээр харагдаж байна гэсэн үг. За тэгээд Legend-ээс ингээд харах юм бол энэ ч Furia-гийн стикер бол ийм болсон байна. Ээж та хоолоо байгаа юм уу? Хоолоо байгаа юм байна. Хоолоо байсан, paper байгаа. Embroidered орж ирээд байгаа юм уу? Embroidered нь that's kinda L right. Glitter-ээс бол хамаагүй гоё байлаа гэсэн юм те. What the That's it хоолой effect. Furia-гийн ер нь бол стикерүүд ер нь бол андаа гоё байд. За ингээд харах юм бол print stream-д тохирохоор харагдаж байна. За vitality бол байх юм байна. Хоолой effect is kinda L. Falcons-ийн бол дайжгаар чинь гэхдээ гаднах хүрээ төрөөсөө таалагдахгүй байна. Гэтэ нэг хүрээ нь өнгөлөг арай өөр баг тэр гоё яриж магадгүй. Монголын болгонгод нэлээд port туяатай, нэлээд golden туяатай болцсон байна. Ер нь өмнөх стикерүүдөө бодол арай илүү гоё хоолойтой юм шиг санагдаж байна. Эсвэл өмнөх стикертэй мань болцсон л хальтаа. Яа, mouse стикер дандаа гоё байд. Тэгээд this kinda L өмнөхөдтэй харьцуулах юм бол мяа байна. Spirit kinda looks okay. Тэгээд дээрээс нь гаднах хоолойтойгоо нэлээд зөгцөөд байгаа харагдаж байна. G2 бол бараг л хэвээрээ. Гэхдээ нэлээд цэгэр туяатай болцоор хэлж байна. Pen ийм гэдэг үү? Pen арай өөр санагдаж байна. За тэгээд gold нь болонгууд гаднах хүрээ нь болонгууд шар болчихгууд. Яг нь надад бол таалж байна уу яг үндэ. Gold looks kinda good. That's I have no idea. За тэгээд маань амар эрт босны хаймар хурдан задлахыг хүсэж байгаа. Тийм болохоор хэдүүлээ газ өнгөрөөтий. Бүгдийг хараад өнгөрчээ. За тэгээд Aurora-ийнх юм байна. Navi-ийнх байж их мэдээж хоолой эффектүүд нь л ер нь бид нар сонь л доо. Оо, Passion стикер өөрлөсөн байна. Miber хэвээрээ. Tailu-гийн хоолой эффект looks kinda good. Astralis хоолой эффектийг сонирхож гэж байна. 3D Max-ийн ер нь бол улаан өнгөндөө бүгдээрээ л адилхан юм байна л да. That's L. Holy shit. That's so bad. Navi-х зүгээр, Aurora-гийн kinda L. За, Contender чинь зөндөө багууд байгаа. Энэ чэнэс ер нь бол хамгийн үнэтэй байхууд нь мэдээ шидэд багууд байдаг. За, Legacy. За, ер нь бол тэгээд өнгөөр нь ялгаад бүгдээрээ л адилхан хоолой эффекттэй л юм. Гэтэ энэ улаан өнгөний хоолой эффект амар мяа болчихжээ. Энэ нэг тань ягаан чирнэл ягаан өнгө ороод ирсэн. Цэгэр хоёрын ерөөсөө онцгой л. Гэтэ ер нь бол царай муутай стикер байна гэж чинь нэг талаар амар сайн лээд л да. Хүмүүс царайлын стикерүүдийг хитрхийг задлаад хитрхийг задснаас одоо стикерүүдийн унцсан байдаг. Энэ одоо царайны стикерүүдийг задлаж байгаа. Тэгээд царай муутай байгаа нь бол надад бол ашигтай гэсэн үг. Хүмүүс царай муутай стикерүүдийг баг задлаад үнэн өндөр идэхгүй. Imperial. Am I tripping? Imperial-ийн лого ч ийм байгаагүй сте. Imperial stickers. Yes. What the fuck? Is this Gamdong? No, Gambany site-ны лого олцсон байдаг шаасаа. What the fuck? Нэрнгэс тийм байдаг шаасаа. Imperial бити баг царай тийм байна. I didn't know. Энэ одоо сүүлийн 2 сарны season жоохон хол байгаа. Мэн deadlock татаад байгаа. FlyQuest ногоон байсан чинь цэгэр өнгөтэй стикерт болсон байна. Clean Vision, holy shit. That holy effect sucks. M80 бас лого өөрчлөгдсөн байна. Yo, Fluxo man. It's so bad. This holy effect is so bad. Red Canids та мэдгүй баг хэлээр орж ирж байгаа юм байна. Тэгээ Hansen. Okay. That looks actually good. Hansen лого стикер болохоор яаж харагдах нь хитрхийн нарийнх юм санагдаад байсан чинь хүрээтэй стикертэр бол дагуул харагдаж байна. I like this one. Red Atman амар тэмсэн. Мэдгүй holy effect надад таалагддгүй. Damn, NIP looks good. Ийм том логотой байх юм бол энэ хүрээнээсээ барыг томдож гарцсан. Эдгээр бол гоё ярьж гинөө. Тэгээд Flux бол нь хар байгаадах юм. Ингээд тэр чигээрээ шар биш. That's kinda L. Хүрээнээс хэтэрсэн жоохон онцгүй юм уу? Weird. За тэгээд ийм л автнууд орсон байна да. Тэр нь стикерүүд бол ийм л стикерүүд орсон байна. Мэдээж хэдүүлээ бас харах ёстой байдэн автографууд арч. Монгол багуудын автограф болон ропцих юм болсон байна. Low resolution шааж байна. Окей. Монгол багуудынхаа хоёр багийнхаа автографууд 910 хэвээрээ. Blitz энэ өмнө 6 байлоо. Энэ тоо өөрсдөггүй юу? Blitz-ийн шинэ стикер rejected сайж байна. 7 олгох юм уу? Тэгээд Монголын өглөө сэрэд уцаа ороод Facebook орсон чинь Монголын пост орсон байсан да. Технологийн ханзаараа энэ энэ уус орж ирсэн харуулж байгаа юм байна. За Имзиньё их болонгууд аюуч Имзиньё Батуулт зөв гарын өсгөрөө амар жижигхэн болохоос юу нь битгий юу яасан ч үгүй. За энэ бидэрт мэдээж та хүн болгон асуудаг те контрол-ийн стикер орж ирэх юм уу, синзүүгийн стикер орж ирд юм уу гэж асуугаад байсан. Мэдээж тэгээд өмнө скори стикер орж ирж ирсэнтэй адилхан синзүүгийн стикер орж иж байна гэсэн. Технологи ханц тэгээд энэ хайр гэсэн ханц илүү те. Энэ хайр гэсэн ханц гэсэн баха. Мань хаанаас уншсаа санддаг вэ? Ямар ч техно ханцтай болсон байна. Технологи стикер гоё өсөөсэй. That's gonna be good. За тэгээд Donkey стикер баг хിവэрэ. Жохон D үсний нийлээ царай муутай алцаар гэж байна. Өөр чин за юу вэ? Хардаг хэдийн стикер л байгаа штэ. За юу хэвээрээ байна. Окей.
I буюу хайрын хаанзаа гэсэн. Окей. За тэгээ хаансыгаа хэдэн гарын өснүүдийг харъя. 5 гарын өсөг байх хэвээр. Шинэ 8-ны шинэ стикер. За энэ чинээс хийж байна. За Zerolti стикер. Жижигхэн зүрхтэй. Өмнө бид нар жижигхэн зүрхийг чи хаанаас харж илаа. Өмнө юм жижигхэн зүрхтэй стикер Монгол стикер санаадах юм. Дээр жижигхэн зүрхтэй. Хэнийг тийм байлаа шат. Санаж гинөө. Техно их уу? Техно их тийм байлаа. Окей. Уул нь ингээд дээр нь Zerolti чижээ доор нь энэ орж ирээд ингээд юу гэдэг те хэмжээгээ гоё ашигласан бол жоохон жижигхэн дүү харагдаж байна. Одоо энэ стикертэй айзуудад амар жижиг харагдаж байна. Score. Ер нь загварын хувьд бол сүүл зарсан скортойгоо ер нь ойролцоо том дөрвөлжин уралжин нэг тийм. Энэ ямар хурц өнцгтэй ер нь бол хэлбэрүүдтэй хэвээр байгаа юм байна. Тэгээд цахилгаанаар SKOR юм байна. Тэгээд доогуур цахилгаанаас зураас татсан. Өмнө стикер гараад утсан өөр. 8-ны бас 8-ны 2 дахь стикер уу чад. Тэгээ 9 тэгээд нэг энэ чи энэ шүүдүүлээ. Манайхын ч монгол бичиг хамгийн сүүлд маань монгол бичгийн хичээлд одоо 15 жилийн өмнөөс л та 20 жил өгшөөхгүй. За 900 гэж бичсэн байна. Жогоо холоос харвал тэгээ бас 9-ийн тоод юм байл та яг үндэ. Үгүй биш 9-ийн тоод байсан юм байна. My bad. I'm dumb. Yes. Cobra Zeraгийн стикер. That looks kind of good. Ер нь том бүдүүн фонттой бичсэн ер нь бол стикерүүд бол угаасаа гоё шаадаг. Энэ буун дээр ингээ наач юм бол бүр гоё шаа. Yes. That looks cool. Good. Cool shit. Good. That's lovely sticker. Bartak стикер гарч ирлээ. Ягаад би Bartak-ийг өмнө стикертэй гэж боддог юм бол Автагаа хамт гаргасан дагвар хийсэн шүү. Окей. Venom Zera ч манайхан биш үстэй. Red ямар баг гинөө. Тэ Zera-тай бодонгуудаа ягаад ч монгол санагдал. Ахтаа хоёр адилхан гараачээ. Тийм юм байна шүү дээ. Окей. Let's check. Аюу шүүгийн стикер аа. Окей. Нэгийн тоотой нөгөөд нь хоёрын тоотой юм байна. Тийм байна. That's actually cool. That's cool. За ийм автад орж иржээ. Тэгээд ийм автад орж ирсэн байна. Тэгээд дараагийн бичлэгэн дээр болонгууд маань задлаа. За гэдэг. Bye.